Wailed Musician Монгол. Азад өрсөлдөг шилдгийн шилдэг Монгол 3 дуучин тодорно. Шүүгчээр Цэцэ, Гамболор, Эвсайхан, Энэмэ, Дойд, Ариун жаргал, Темпо. Зочин шүүгчээр хүчирхэг хоолоогоор дэлхийд танигдсан Солонгосын алдарт дуучин Эли. 10 дугаар сарын 12-нд Монголын үндэсний олон нийтийн телевизээр 18 цаг 25 минутаас хүлээн авч үзээрэй. Таалагдлаа. Үзүүлбэр бол үнэхээр таалагдлаа. Тэгээд яг хинийн хийг амар хэцүү байдалд орчлоо. Сандар эхэлчихэж байгаа юм уу тэрөө? Сандар дойд эхэлсэн шүү. Don't wanna feel another touch. Don't wanna start another fire. Don't wanna know another kiss. За хөөрхөн Кана 2 Флора 4 Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах Wailed Musician шоу нэвтрүүлгийн 34 оролцогчид маань аялыг үргэлжлүүлэн 14 оролцогч одоогийн байдлаар хагас финалд үлдсэн байгаа. Тэдний 7 нь шүүгчидтэйгээ хамт бэлтгэлээхийн үзүүлбэрээ үзүүлэн Азийн 13 орны шилдэгүүдтэй өрсөлдөх аяллаа үргэлжлүүлэх юм. Ингээд хамгийн ихэнд өнөөдөр шүүгч Темпо өөрийн сонгосон 2 оролцогчтойгоо хамт үзүүлбэр үзүүлэхэд бэлэн болсон байна. Түүний хувьд 2012 онд гарсан даруйда хит болж байсан, өөрийн хамтлаг микстэйгээ дуулж байсан хайртай гэдэг дууг сонгосон байна. Мөн ингээд дуулахын өмнө та бүхэнд хэрхэн бэлтгэл хийсэн талаар бичлэгийг хүргэе. Даран гэрлийн үг хайртай гэдэг дуу байгаа. Тэгээд энэ дууг би бол нөгөө эрэгтэй эмэгтэйгээрээ сөөлж дуулдаг болохоор илүү нөгөө тохирох юм болов гэж бодоод энэ дуугаа сонгосон. Тэгээ миний одоо хамгийн дуртай дуунуудын маань нэг. Дууны сонголт юу нөхөр санагдаж байна? Надад бол таалагдж байгаа. Надад шиг Төлөөгөөд байна. таалагдж байгаа. Таалагдж байна уу? Ер нь гашуун чихэр ямар хуу дуу сонгоно гэж юу бодож исэн дотроо? Ямар ч гэсэн уянгийн дуу сонгох гэж байна. Намаг их уянгүй хүн болохоор Ер нь л зүгээр цаанаасаа л уянгийн дуу авах гэж бодсон. Цоглог дуулаад биш гэж бодсон. яг бол энэ тэнцүү бол яг хуваалсан бүх юмыг түүнээс одоо жишээлбэл энэ их дуулаад энэ арай баг дуулаа гэсэн юм ерөөсөө байхгүй. Аль болох хоёрын нөгөө дуулалтыг 50-50 яг ингэж оруулж өгөхийг хуваарлахыг хичээсэн. Хоёр оролцогчтой аль болох дууныхаа мэдрэмжийг илүү гаргаж нөгөө үгээ илүү тод хэлж илүү гоё хүний нөгөө чихрүү шин зүрх рүү ингэж дуулахыг дуулаарай гэж одоо чадан ядан өөрөөрөө зөвлөгөө одоо замжаан гэх юм одоо өглөө манай эрэгтэй оролцогч маань илүү гоё тийм хагас өнгөөр намуухан юм фальцатаар дуулахаар илүү гоё дуулт юм байна. Манай эмэгтэй оролцогч маань болохоор ерөнхийдөө дээд өнгөөр айгүй гоё дуулт юм санагдлаа. Одоо нэг хайртай хүн дээр нэг ингээд зөндөө их зүйлийг хэлхийг хүссэн боловч тэгээд хэлж чадахгүй тэр нэг өгнүүд нь ингээд тэр хүнд хүрч чадахгүй байгаа талаар дуулах юм. Тэгэхээр ер нь бол нэлээ нарийн мэдрэмжтэй дуулж ич яг хүнд илүү гоё тийм сэтгэл төрүүлэх байх гэж бодож байна. Царайгаа харж байгаа ярилцвал болно гэж айгүй гоё ойлголцох гээд байдаг. Чи энэ дэр яг ингэх хэрэгтэй юм. Чи наа чи ингээд тэгэхгүй тэр царайг нь харахгүй тэр хүний ямар мэдрэмж гаргаж байгааг нь харахгүй ингээд зөвхөн чихээрээ ингэхээр бас жоохон сонирхолтой. Гэхдээ айгүй сонирхолтой юм байна. Ерөөс огт хоёр оролцогчийн царайг өдний хүртэл харсангүй тэгээ ямар хоёр хүн байгаа юм бол гэдэг нас их сонирхолтой байна миний хувьд бол тий. Нэгэлөө төр чамд гүн орсон. За тэгээ хоёр оролцогчтой гоё хамтарч ажиллахад маш сайхан байлаа. Тэгээд хоёртой хамтарч ажиллах үнэхээр таатай сайхан байлаа. Тэгээд үзүүлбэр болон энэ тэмцээнийх нь цаашдын одоо шалгаруул зүйлд нь амжилт хүсье. Тэгээ гурлаа үзүүлбэрээ маш гоё үзүүлэх болно гэж хэлье. Би ганцаараа хиндэрсэн Нэгэлөө төр чамд гүн орсон Хивээрээ би чамаар өвчлөдөг Надад чи хайртай байж Хүлээж болоогийн хэд
Нэгийн хүн энд нурч хийсэн бодоод авч болох чортыг л хасаа сонсохгүй энэ үгийг чи хэлийхэд чамаа нэгэн чөрөхгүй хүрээхгүй юм шиг харийг чинь хүйтэн үлээж тэгжил би явуулсан чи без нараа тусчсан цагаан ирэхэд би ихэж болсон дөрөөрэ чи санаанд амьдэрсэн чамтай би улаан байж одоо чи байхгүй гэхээр хүнги зүрх дарж чангуй хөлмаа үдийн нарт туцаж дотор байна үлтээ сонсохгүй энэ үгийг чи хийгээд чамд нэгэн хүрээхгүй хүрээхгүй юм шиг хариг чам хүйтэн үлээж тэгжил би явуулсан бахан би толгүй төрсөн байж наахан чи зайлгүй ойлгон байж аахан би харийг гэж яасан гэж түлхэж чамаа гүцсэн хилцүүл үлдэж мэнэс мэж мэнэс санаа бүртэн гэсэ хэчэн өгчлээ гэж би сохор тааж сонсохгүй тэгжил би явуулсан За баяр үргээ 2012 онд цацагдчихсэн микс хамтлагийн за тэр үедээ бол залуусыг байлдан дагуулж исэн хийц дуу тийм ээ. Энэ дууг бас одоо үзэгчид маань өөр шүүгчид маань ч юм уу өөр сонслоо. Тэгэхээр дууны сонголтыг сонирхолтой байна. Хайр, харуусал, сансан сэтгэл өгүүлсэн дуу байна. Тийм. Дууны сонголтыг яг би шууд нөгөө нэг хүчндээ л баг энийг дуул гэж дуулгацсан л та. Тийм. Яг манай хоёрт бол тэгэхээр таалагдсан, саналын сонссон. Гол нь эрэгтэй эмэгтэйгээр ингэж амар сүлж дуулдаг болохоор илүү хоолонд нь тохирох юм бол айл нэг дуулалттай хэсэг байх юм болов гэж бодоод. Тэгээ бусад шүүгчд маань ер нь гадаад дуу сонгоодсон болохоор ганц монгол дуугаа сонгоч тийм үү гэж бодоод сонгосон. Тэр суглаагаар оролцогчдоо сонгосон шүү дээ. Тэгээд одоо аялал маань үргэлжилж байна. Нэг нь аяллыг өндөрлүүлж, нэг нь Азийн одоо шилдэг 13 улсын шилдэгүүдэд өрсөлдөх аялалдаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр таны бас энэ тал дээр сонголтын дээр сэтгэл ямар байгаа вэ? Тий одоо манай бусад шүүгчд маань одоо сэтгэлээ хэлээд шийдвэрийг гаргах бах. Би бол одоо тэгэл манай хоёр бол маш сайн бэлдсэн, хоолоогоо бараг сөөдөлтэй, хоолойн өвдөлтөл ер нь хоёлаа аягүй сэтгэл гаргаж бэлдсэн. Тийм болохоор би одоо энэ тэрн гэж хэлмээргүй байна. Тэг би бол нүдэн анаал ингээл байж юмар байна. Тэг манай шүүгчд л одоо сонгох та. Шүүгч темпо маань маш сонирхолтой хоёр нэртэй оролцогчийг сонгосон байна. Тэгэхээр гашуун жихэр мөн дурсамж дүүрэн үнэрийн талаар шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Ямар гоё хоорондоо хоршиж явах хөсөлж байна. Яг бүр ингээд дуулах хэвээр хүмүүс нийлээд дуулсан юм шиг. Маш гоё дулаахан хоёлаа юм дулаан тонтой өнгөтэй. Ерөөсөө нөгөө хэтрүүлэггүйгээр айгүй гоё юм баланстай
контролтой, бүр үнэхээр юм гоё чамд боллаа. Өөста үнэхээр гоё үзүүлбэр байна. Одоо энэ ч нэ дахиад л хэцүү даалгар болчихлоо шүү. Үнэхээр гоё. Би гашуун чихэрт бас дуртай. Маш гоё контролтой дуулдаг хагас өнгнүүдийг үнэхээр гоё тэгж читрүүлэггүйгээр ихтэй яг нэг юм өөрийгөө яг энэ гоё шүү гэдгийг мэдэж дуулдаг. Мундаг тийм контролтой дуучин. За мэдэж эрэг манай үнэр маань гэж юу. Өмнө гоё солонгос дуунуудаар бид нарыг уяраж ирсэн. Тэгээд монгол дууга бас ямар гоё дуулж байна. Яг нэг гадны дуу дуулж агаад монгол дуу болохоор өөрчлөгддөг гэдэг. Гэтэл манай хоёрт бол бас үнэхээр ямар ч тийм хит одоо ялгаа гарахгүй монгол дуугаа ч гэсэн үнэхээр гоё тэгж илэрхийлж чадчихээн. За баярлалаа. Баяр хүргэе та гуравтаа. Гашуун чихэр бол манай шоуны бас л чанга гашуун эмэгтэйчүүдийн нэг. Үнэхээр эсгэлэн оролцогч. Дурсамж дөрөв өнөр бол одоо монгол дууг яг л гам болоош өвчий хэлдэг шиг бас үнэхээр бас сайхан дуулдаг юм байна. Үзлээ. Гашуун чихэрчсэн ялгаагүй. Хоршлын хувьд өстой үнэхээр гоё хоршил. Санал нэг байна. Тэгээд айгүй гоё юм зөөлхөн тийм дээд өнгнүүд нь ч гэсэн их гоё тийм зөөлхөн яруухан гардгаараа бас та хоёр минь бас бид бүхний хайрыг татсан энэ хүртлийн аялалд ингээд яваад ирсэн хоёр оролцогчдод. Өнөөдөр бол маш хэцүү шийдэхэд маш хэцүү ийм юмтай бид одоо ихнээсээ тулаад л явж байна. Шүүгчдэр бүгдээрээ л зэрэг санал өгнө. Энд ямар ч нөгөө хоорондоо ярих боломж олдолгүйгээр зэрэг монитороо эргүүлж саналаа өгнө. Тэгэхээр одоо ёстой. Үнэхээр дөрмийн дагуу нэгийг авч үлдэх гэдэг бол хамгийн хэцүү байна. Тэгээд темподоо бас баяр хүргэе. Маш гоё мартагдсан байсан бас нэгэн гоё дууг эргүүлж энэ шоунд сэргээж гаргаж ирж дуулсан явдал. Тэгээ энэ дууны бас хоёр хэсэг болж та хоёр маань энэ дууны бас гэрч болж ингэж дуулсанд чин сэтгэлээсээ баярлалаа гэж та бүхэндээ хэлье. Яг би энэ дуунд амар дуртайхгүй юу. Тэгээд ялангуяа манай хоёр маань яг юм гоё драматик юм гаргаж дуулж чаддаг. Амар мэдрэмжтэй. Тэгээд одоо баг процесс шийдчмээр ч юм шиг тий бүр. Яа тэгэхээр юм харам хоёлаа амар юм харамлмаар би баг өөрөө гарч марч юм шиг бүр. Амар хайран байна. Мар муухай юм бэ тий. Зоос байвал бараг шийдчихдэг ч юм уу. Тэг үнэхээр яг энэ хоёртаа хандаж хэлэхэд амар гоё ирээдүйтэй бүр үнэхээр гоё сэтгэл үнэртүүлж чаддаг дуучид шүү гэж хэлмээр байна. Үнэхээр хоёуланд нь баяр хүргэе. Үнэхээр дуун гоё зөгцсөн. Үнэхээр гайхалтай дуусан. Гэж хэлмээр байна да. Шүүгчд маань ер нь өөрсдөө гарч игээ шүүгчгүүд оролцогчдтой шоу маань үргэлжилж магадгүй болоод байна. Тэгэхээр шүүгч цэцэгийн сэтгэгдэл. Оо гоё нөө. Айгуу гоё дуу сонгосон байна. Ямар ч гоё зөгцсөн. Гоё хэлэх юм алгаа бас нэрнгээсээ одоо тэгэл бас нэг нь явна гэхээр бас айгуу л харамсалтай байна. Тэгээд манай хэд маань хэлж гин. Тэгээд аялал бол дуусахгүй. Нэг нь бол гарсан ч гэсэн ийм чадaltaй юм чинь. Маш гоё ирээдүй байгаа шүү. Тэгээд та гуравтаа баяр хүргье. Гоё уяраач чадлаа. Энэ дууг шинээр сонсоод сая бүр айгу дуртай болчлоо. Ийм гоё дуу. Дургу байсан юм уу? Ерөнхийдөө ингээд энэ чи яг ямар дуу вэ? Ингээд толгой дотор тэрүүгээрээ үлдсэн байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд сая ийм шал өөр өнцгөөс шинээр ингэж та гурвыг сонслоо. Яг та хоёрын хоршил бол бүр энэ дуу чин ийм гоё дуэт дуу байсан юм уу гэж бүр ингээд бодтол тийм гоё дууллаа гэж бодож байна. Үнэхээр гоё байлаа. Хоёуланд нь баяр хүргэе. Гоёос би одоо өөрт сонсогдсон хамгийн гоё л сонгоё гэж бодож байна да. Түүнээс энэ номер бол үнэхээр шинэлэг. Тэгээд гоё комбинашн зохицол нь бас яг гоё тоочны таарч. Тэгээд эргүүлэх үү? За эргүүлэх үү? За байж биш болоогүй шүү бодож шүү чи айгүй бодно шүү дээ манайхан. За бодороо. Гэхдээ чи ингэ бодороо гэхэлэр чи буцаад амар шийдвэрээ амар бодоод эхэлчихлээ. За билнэ үү? За билнэ үү? Байж ариу. Гэс нэг юм шидчих байв. Окей яах вэ?
Хариу бол зоос итгэх гэдэг байгаа. 15 за хоёулаа оруулчих. Хоёулаа гараач. Хүний хувьд аягүй хийж идэх юм үү те. Хоёулаа л гоё хөв. 3 2 1 эргүүлээ. Гашуун чихэр 1 2 дурсамж 4 өнөр 1 2 3 4 ариугийнх бас дурсамж 4 өнөр 5. За тэгэхээр гашуун чихэр маань шүүгчдээс 1 саналыг авлаа. 5 шүүгч маань дурсамж 4 өнөр. За сэтгэл ямар байна? Баян түрүүнд баяр үргэе. Аялыг үргэлжлүүлэхээр болсон. За одоо хоёлаа хамтдаа тайзан дээр гашуун чихэр. Малгайгаа урагшна. Малгайгаа бүтэн гаргая. Темпо жоохон хүндгэн байх шиг байна. Темпо нүдэ гаргая. Ойлгож байна хэцүү. За гашуун чихэр гараад. За бидэнд өөрийгөө танилцуулаач. Ягаад Анонго гэдэг одоо 17 настай. Нэр нь асыг сонирхолтой байсан. Яагаад энэ нэрийг сонгосон бэ? Зүгээр амир содон нэр үгээ гэж бодож байгаа л тэгээд өгсөн. Үнэхээр тэгсэн. Ажилласан. Чи Myolix-тэй айгүй гоё дуулсан. Өнөөдөр ч гэсэн супер яг перформанс үзүүлсэн шүү. Бүр ямар гоё юм бэ. Баярлаа. Энэ 16 талаатай хүмүүс яаж ингэж гоё мундаг дуулаад байна те. Яаж юу н дуулж сурсан бэ? Хизэнээс ихсэн бэ? 4 настаас хойш хүүхд ордонд явдаг. Одоо Бадмарих. Хөгжмийн. Ямар хөгжим? Төгөлдөр ормороо 2 нэг цаг. Тэгвэл тэгээд Тэ айгүй гоё мюзикал яг аргагүй бас хөгжмийн хүн байна л да. Дууны сонголт их сонирхолтой байсан. Дууны сонголт таалагдсан. Энэ дог ер нь өмнөхөр их сонсч ирсэн дуу. Магадгүй одоо 17 та гэхлээр те жоохон бахад. Чамайг дүүрлэх хахад ээжтэй цэцэрлэгсэн шоуд доо. А тийм үү. Ер нь мэднэ. Мэднэ. Энэ дог бол мэднэ. Тийм. Манай ээж амар сайн мэдчихсэн. Нэрэл тийм 12 онд гарсан дуу. Бидний бас жоохон багт гарсан дуу шүү дээ. Тэгэхээр темпо хийсэн. Темпогоо. одоо ингээд шоу нэвтрүүлэхт өөрийгөө сориод орно гэдэг хувь хүнээс маш том зориг шаардна. Тэгэхээр энэ зоригийг хаанаас гаргав, яаж зориглов, бас хэн хамгийн их дэмживгээд нэвтрүүлэхт шоунд орох болсон талаараа хөөцдөглөө болцооч. Нөгөө юунаас Facebook-ээс пост хараад тэгээд орхоо явах гэж байгаа найзуудаараа сумлуулаад Найзууд нь баярлаа. Найзууд сайн Баярлалаа. Зөв сумсан байх шүү. Зөв сумсан байна. Биднийг бас Ази байсан байна те. Ийм гоё хоолой сонсох боломж олгосон. Тэр Азийн бурхан тэнгэрт гэж. Бас найзууд нь баярлалаа. Цаашдынх нь уран бүтээл өндөр амжилтыг хүсье. Дуугаа эзээчтэй орхиорой. Яг одоо үзэгчд маань, шүүгчд маань бид бүгдээрээ дахиад яг энэ хоолойг сонсохыг маш их хүсэж байгаа шүү. Баярлалаа. Амжилт хүсье. Ороод ирсэн үү? Яа. О. Химбэ? Скор. Jenny? Gemina. Hi. Hello. Hi Pierce. Hi. Hi. За манай багийн дууны сонголт бол манай Jenny-гийн тийм нөгөө өөрийнх нь зохиосон шинэ дуу байгаа. Хараахан ер нь бол хинч сонсож амжаагүй байгаа дуу гэсэн үг. Тэгээ тэр дууг л дуулна. Дууныхаа хуваарлтыг ер нь бол хийцэн. Эхний бадгийн Jenny-гээр эхлээд хоёр дахь бадгийн Pierce дуулаад би дунд нь ингээд нэг жижигхэн ороод. Гэтэ гурлаа ер нь бол миний бодлоор босож байгаад бэлтгэлтэй хийсэн дээрх гэж бодож байна. Босоогоороо. Тэ? За тэгээ бэлтгэлтэй оръё. Ер нь манай баг бол бас бусд багийг бодох юм бол хамгийн их челленжтэй байгаа гэж би бодож байна. Ягаад тэгэхээр бусад багууд маань ер нь хөвчлэн хүний чихэнд хоногссон ч юм уу те бүгдийн мэддэг дууг сонгож дуулж байгаа байх. Харин бид гурав болохоор ерөөхдөө хинж сонсож байгаагүй дууг яг л тийм бүгд хэзээний сонсож байсан юм шиг дуулахыг хичээн. Бас манай Pierce ч гэсэн ерөөхдөө ингээд одоо хоёр шатанд орж ирсэн сонголт дууныхаа сонголтыг харахад ерөнхийдөө уянгын талдаа
дуулдаг залуу байна гэж харсан. Яг тэрэндээ өөрийнхөө хоолойг ингээд зохицуулаад удирдаад явцдаг. Одоо энэ дуу болохоор ерөнхийдөө арай өөр жанрын бирсэд ч гэсэн бас ер нь чаленж болно. Сорилт болох байх гэж бодож байна. Энэ битэнд өөрчлөлт оруулж болох уу? Ямар өөрчлөлт? Ямархуу байдлаар хүссэн. Яг нөгөө нэг сүүлийн тахилтан дээр шархалсан зүрхмээ гэдэг тэрэн дээр нэг бөмбөртэй пауз сольж үзье тий. Ер нь битэд энэ бүүнэр ярьж байгаа л да яг одоо Монголд уран бүтээлээ төрөвдөг нэг уран бүтээлчтэй айгу адилхан байгаа, бүр маш адилхан байгаа. Тэгээд хэрвээ үнэхээр мөн байгаа зүрээд ороод ирсэн бол миний хувьд бол гой санагдчихэв. Тийм. Тэгээд өөрөө бас тэр дуугаа зохиосон гэдэг дээр нь ер нь бол би маш их утга учир өгж байгаа байхгүй юу? Пирс чи ерөөхдөө иймэрхүү жанрын дуу дуулж ирсэн үү? Үгүй би ер нь их ихтэй дандаа намуухан дуулдаг. Харин тийм дээ. Пирс болохоор миний хувьд энэ шоунд оролцож байгаа хамгийн гоё дуулдаг хүн гэж бол би дүгнэ. Үнэлнэ. Нилээд хаалаа би хийгдсэн үү? Харин тийм ээ энд бас нэлээд бас гоё залуучууд оролцож байна гэдэг сайн би бас жоохон ягаал. Хэдийн энэ ингээд дуулалтын дууны тэмцээнч гэсэндээ биднэрт маш сайн дуу зохиогчд хэрэгтэй гэж би боддیں۔ Сайн дуу зохиогдчихж тэрийг дуулах дуучид байна. Тэгэхээр бас энэ дууч зохиогчд ерөнхийдөө маш цөөхөн байдаг. Тэгээд энэ тэмцээнд орж ирээд өөрийнхөө зохиосон дууг зоригтойгоор дуулж агаад, үзүүлж агаад, сонсуулж агаад ер нь бол би маш бас тэрүүхэн дэндээ хүндэтгэлтэй хандж байгаа. Тэр авьяасыг бас зүгээр өнгөрүүлээд явуулчих болохгүй гэж бодсон учраас дуулах байгаа бид гурав. Тэр чинь нөгөө дуу хоолой учраас заавал хараад ах шаардлагагүй гэж би бодож байна. Яг нөгөө одоо хэр их дуулж исэн одоо туршлагаасаа бас жоохон хамаарад одоо нөгөө ойлголцоод явчвал амархан бах гэж бодож байна. Би чамайг харсан гонигтай байгаа ч хочин дурсамжууд сэтэрсэн. Тэгээ угаасаа маш олон авьяаслаг залуучууд оролцсон байгаа. Айгүй олон авьяаслаг дуулдаг охид залуучууд маань оролцсон байгаа. Тэрнээс одоо яг энэ шат хүртэл бид хэдтэй хамт одоо перформанс үзүүлэх гээд байж байгаа нь бас гоё. Ер нь бол үндэсний ТV-ийн бас архивд орно гэдэг чинь тэгээд ер нь бас тэ сонирхолтой л үйл явдал болох байх гэж бодож байна. Чамайг харсан жаргалтай байгаа гэж утгаргоныг дуусч эхэлсээр анхных шигээл байсан дошоонож байна зөвхөн би бидний тэр хайр сэтгэл хайчаа одоо чиний хувьд би юм бэ харанхуй дундаас хайсаа шархалсан зүрх минь иргэд ирэхгүй чинь мэдсээр байж хүлээд суух хэрэггүй итгэлгүй байна өөрчлөж чадахгүй хотод хэлхээс хэтийг залхаж байна чамгүйгээр энд би ганцаардахгүй би чамайг харсан өнөгтэй байгааг чинь хочин дурсамжууд сэтэрсэн аль хэдийн оройдсон байсан харамлаа танахгүй цэцгэлсэн бидний тэр хайр сэтгэл гачаав хориглож чадахгүй мэдэрсээр энэ эмсэглэлгүй дэлхий хэрэгцээр шархалсан зүрх минь иргэд ирэхгүй чинь мэдсээр байж хүлээж суух хэрэггүй итгэлгүй байна өөрчлөж чадахгүй одод хэлхээс хэтийг залхаж байна чамгүйгээр энд би ганцаардахгүй Сахиртай чарт минь нөхөд бүх би минь хүйтсэн чинь дулдахгүй чи утгаргоныг гэж болохыг төсөөлөгчгүй энэ овдолтыг би зогсож чадахгүй нэ шархалсан зүрх минь иргэд ирэхгүй чинь мэдсээр байж хүлээж суух хэрэггүй итгэлгүй байна өөрчлөж чадахгүй одод
Сэтгэлээс гэртийг залхаж байна Чамгүйгээр энд би ганцаардахгүй Би бүр гарч ирэхээ мартцсан яг дуугийн сонсцсон. Дунд нь орсон байж шít. Энэ дууны талаар дууны сонголт үнэхээр гоё. Бас хоёр эрэгтэй оролцогч суулсан байна тий. Азтай юм бэ. За энэ дуу бол манай оролцогч манай багийн Жинмигийн 2 дугаар шатанд өөрөө зохиосон гэд дуусан дуу байгаа та нар санаж байгаа. Тэгээ тэрийг бид гурав ерөөхдөө ингээд шинээр дуулсан. Тэгээ бас нөгөө нэг одоо янз бүрийн Монгол дуунууд ч гой гой шинэ хувилбараар сая дуулагдлаа. Бас классик дуунууд ч дуулагдлаа. Тэгээ бас яг юм шив шин дуу байвал бас сонирхолтой болоо гэж бодсон. Тийм. Маш их таалагдсан. NMN шүүгч манаас өөрөө нэлээд жаргаж дууллаа шүү дээ. Би тэд бүр орсон сонсч илаа шүү дээ. Би үгүйс энэ дуунд амар дуртай болоод тийм энийг угаасаа дуулахыг хүссэн л дээ. Тэгэл би баг энд баг өөрөө дуулах. За шүүгчтэйгээ сэтгэлийг сонсъё. За одоо нөгөө амар цаг. Нэг дуу 2 удаа дуулагдж байгааг сонин тохиолдол гарлаа. Би буруу санааг бол сая NMN хэллээ шүү. Жинмигийн зохиосон дуу гэдэг. 2 дугаар шатн дээр би чи өөрөө зохиосон дууг би асууж ирсэн шүү дээ. Тэгээд ямар хөгжим тоглолтгүй байдаг гэдэг. Яагаад ч юм энэ нэг удаа сонсоод ингээд шууд чихэнд орчдөг дуу. Сая өөрөө мэдлгүй би бас дахилтын дагаа дуулцсан сууж ин тэгээд нөгөө тэгэхээр их сайн дул болсны шинжилтэй. Тэгээд Жинмид бас баяр хүргийн ийм гоё дуу зохиосон. За зохиогч мэдээж өөрөө дуулахад бол мэдээж дууга хамгийн гоё мэдэрч дуулдаг. Энэ дууны нэр нь юу юм бэ? Тэмдэглэл. Тэмдэглэл. Тэ? Тэмдэглэл. Яа би мэд. Хоёрдугаар стил сонссон. Нэрийг. Энэ тэмдэглэл дууны 2 дугаар одгийг Пирс дууллаа. Бас л мундаг дуулж шүү. Шин дуу. Одоо Пирсэд бол энэ чинь шин дуу шүү дээ, тий? Өмнө нь хизээ сонсож байгаа дуу. Тэгэхэд хизээ язаны өөр юм болгоод бас ингээд дуулж байгаа нь бол бас сайн байна. Тэгээд NMN-ийн өөрийн одоо энэ дууг ахиж 2 дугаар шатанд оруулж ирсэн явдал бол бас энэ дууг бас ахаад сонсогчдод бас гоё дуу шүү гэдгийг бас сануулах гэж сонгосон бас таалагдлаа. Тэгээ чиний дуулалт дундуур орж иж байгаа дуулалт эдэр чинь бол бас зэв орж ирэх юм аа. Энэ дуу хит болсон. Тийм байна. Хит болсон. Зэв юм байна. Үнэхээр бас гоё. Энэ гурвалсан энэ өдөр чинь гоё юм шүү гэж би Жинмид бас дараа жилийн плей таймаар болцгоо. Баярлалаа амжилт төсөө гурваа. Надаа нэг юм vibe төрсэн байхгүй та гурав яа ингээд дуулж ангуут ингээд нэг юм киноны саундтрек шиг надад санагдсан. Яа тэгэхээр нөгөө нэг юм солонгосын яг нэг юм тогтсон нэг K-drama нэг байдаг шүү дээ өгүүлэл. Тэгээ нэг охины араас 2 залуу гүйдэг. Тэнгүүт яг ингээд 2 залуу нэгэнд нь хайртай нөгөөх нь араас нь гүйсэн юм шиг тэгээ яг энэ шаналсан нэг юм гаргаж байгаа юм шиг тийм амар кул киноны хэсэг шиг надад санагдаад надад сая бүр ингээд бүр үнэхээр кул байлаа. Сая бол үнэхээр яг тиймээс зэгдэл төрлөө. Тэгээд зохиогчийн хувьд болохоор үнэхээр гоё дуу, үнэхээр яг амар ертөнцтэй санагдлаа надаа. Пирсийн хувьд болохоор яг сая инх сайхан шүүгчийн хэлсэн шиг дуугаа мэдэрч этэ зохиогчийн юу өгүүлээд байгааг мэдэрч гаргалаа гэж бас бодож байна. Тийм үнэхээр кул байлаа. Сая бүр ингээ кино үзэж байгаа юм шиг лээ. Пирс нөгөө өмнөх шатнуудад харуулж ирсэнс арай өөр характераа дуулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт надаас амар сонир санагдсан. Оо. За би бол энэ дууг зохиосон хүнийг бол мэдээд байгаа. Таниад байгаа. Манай дүү байгаад байгаа байхгүй юу? Үгэлдэг. Тэгээд өөрөө үгэлдэг байхгүй юу? Тэ. Рэпер. Тэгээд өөрөө үгээ зохиож байгаа. Тэгээд өөрөө энэ дууг зохиосон байна. Тэгээд би бас яг нэг 8 мөр үгэлээд үзүүлчихвэл бас гоё байх байсан болов уу гэж бодлоо. Тэгээд бас нэг өөрийгөө ингээд өөр өнцгөөс л харууллаа. Тэгээд Пирсийн хувьд бол тэгээд дууч хүн шүү дээ. Тэгээд эрэгтэй оролцогчдыг хүчтэй шилдэг 14-т үлдсэн байгаа хүн. Тэгээ бас л тийм эвгүүл сонголт байна. NMN-ийн нэг айгуу гоё чанар байна л да. Продюсерийн те нөгөө
эрэгтэй хүмүүстэй айгүй гоё авцалдаж өөрөө дунд нь гоё сүлж яг ингэж нөө бүтээл болгож байгаа нь ер нь өөрийнх юм дээр айгүй өөр айгүй гоё ингэж навцалж чаддаг уран бүтээлч. Тэнгүүд энэ шал өөр жанр дээр дахиад орж ирэнгүүтээ утгалцсан чинь бас дахиад айгүй гоё юм гараад ирж байгаа надад бас үнэхээр гоё санагдлаа. Энийг жоох өгөлжгүй дээ. Харин тий. Би ер нь бол энэ миний өглөх болоо гэж бодсон. Гэтэ дуулсан чи айгүй гоё байсан. Намаагүй. Тий. Яг нөгөө яг зохиосон байсан дууныхаа дагуул ер нь гэтэ айгүй гоё. Та гурын интро бол бас яг энэ баг дуугаараа явчмаар тий. Дараагийн шатн дээр гэдэг. Дахиад өвлөл нэмээ тэгээд супер. Талам. Жимэнтэй өмнө нь нөгөө амар carefree нэг юм гоё те. Гоё. Өмнө нь нөгөө хойдоо шатны жимэн нөгөө тахилтаар би нөгөө жоохон чанга ороод ингээд тэгээдсэн шүү гэсэн чи одоо энэ дээр бол яг гоё дуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр амар хэцүү. Пирсийн нэр ингээ яах вэ? Нэр нь хүртэл нэг юм гоё Пирс гэдэг нь эртний грекийн баатрын нэр юм шиг нэг тийм амар гоё. Би ч их надад айгуугаа санагдах. Тэгээ сарын дунд ирэх юм бол Армени яг орж ирдэг хэсэг амар гоё чимлээ гэж бодож байна. Энэ дууг амар гоё чимж орж ирлээ. Тэгээд яг ингээ хоорондоо цогцлон айгуу гоё сонсогдлоо. Тэгээд түрүүний хэлжсэн шиг баг клип хийгээд явбал айгуу олон хүмүүст хүрэхээр гоё дуу шиг санагдлаа. Тэ. Яг хувь тавилан гэдэг шиг санагдлаа. Яг энэ тэмцээнд Женмин маань орж ирээд энэ шин дуугаа дуулаад тэгээ яг шүүгч Энемен маань одоо Пирс Женмин хоёрыг сонгоод тэгээ ингээд энд яг шин дуу төрлөө бид маш их баяртай. Гэтэ одоо жоохон гониглах цаг маань ирлээ. Бас үзэгчдийн ч бас бидний нүн ч гэсэн бодож байгаа бодлоо. Хоёр хүн өрсөлдөж байхад нэг нь зохиосон дуугаа дуулна гэдэг нь өөрөө бас жоохон нэг талаасаа тэ яг ингээд нөө юун дээр жинлүүр дээр тавил гэдэг бодлол надад орж ирж байна. За эргүүлэх. За 3 2 1 болоогүй шүү дээ. Та өсөөс ямар гоё шийдсэн байхаж. 1 2 3 эргий. За Пирс 1 2 3 4 байна. Женмин 2 байна. Ингээд аяллыг Пирс үргэлжлүүлэхээр боллоо. Баяр үргээ. Бидэнд гайхалтай шин дог бэлгэлсэн Женмин маань харамсалтайгаар аяллаа орхих боллоо. Таныг тайцнаа орж байна. Тэмдэглэл. Дондиор гэдэг хүнтэй. Мистер Дондиор. Яг нэг сонирхолтой зүйл асуумаар байна. Хоёр яг одоо бэлтгэл хийж байхад нэг нэгэ хараагүй. Гэхдээ ингээ ярилцж байхдаа энэ минь мэдчихсэн үү? Бэлтгэл хийж байхад бол ер нь Анзаарсан уу? Анзаарсан. Анзаарсан. Таньж байгаа анзаарэгдсэн үү? Дондиор. Дондиор чи өөрийнхөө карьерийг ингээд рок болгох гэж байгаа юм уу? Одоо яг рок ч одоо тий. Яг саяны тэмдэглэлийн хувьд болохоор ерөнхий тайп нь нөө инди рок байхгүй. Японы одоо инди рок гэдэг өрсөл. Яг ер нь бол 3 дахь альбомаа юм рэп гэхээс илүү их дуулалт pop rock юм уу тий. Амьд хөгжим байсан. Амьд хөгжмийн талын альбом хийж байна. Тэгээ сая бол миний альбомны 3 дахь дуу тий ер нь бол хийгдээд Яах нүггүй үдсэн юм байна те. Энэ рекламдах гэж орж ирсэн юм байна л да. Гэтэ хамтрагч чинь баг ойлгомж амар гой сонсогдчих ш та хоёр сая. Баярлалаа. Чи зохиогчийн хувьд бас бодож үзээрэй энэ магадгүй энэ хувилбараар чиний альбомд оруул яах бол чи ганцаараа хийсэн ч болно л да. Энэ бол зүгээр ми санал болгож байгаа юм. Нэгдүгээр, хоёрдугаарт бас цэцэг дөрөв ингээд ер нь бол өмнөх шатн дээр бас ийм мочир битүүлэг юм яриад исэн. Гэхдээ хувь хүний хувьд ингээд асуумаар санагдсан боловч яг нэвтрүүлгийнхэн журманд бас үнэнч хандаад ер нь бол би нэг лавшруулж асуугаагүй хин юм бэ яасан ийсэн ингээд нэг тийм яриа бидний хооронд болоогүй. Чи биднийг нэг ингээд нэг 3 шатны туршид нэг чадаад байгаа ч юм шиг те. Бидний нэг янзыг үзээд байгаа ч юм шиг нэг юм өөртөө ч бас юм челленж хийгээд байгаа юм. Мэдгүй одоо би үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ ямар ч байсан чиний энэ дууга тийм рок төрлийн дуу хийгээ явж байгаа ч юм бол үнэхээр зөв сонголт. Уран бүтээлч хүнд бол ийм
Яг бодит урам бол маш хэрэгтэй. Энэ бол үнэхээр бодит урам шүү. Урмын үг шүү. Энэ бол битээ зогсоорой. Амжилт хүсье. Энэ үн зогсохгүй л тийм зогс. Гоё стилтэй, гоё залуу, гоё шүү. Одоо ингээд сая шүүгчийн саналаар л яхааргүй очих болохос надад бол жин минь магтгүй гараад тэгээд ялагч Донжор гараад тэгээд 3-1 болоо солонгосд явсан бол бас кул нүүр тахлахаар гоё юм бүтэлж байгаа байхгүй те. Жохон надад л жохон харамсалтай санагдлаа. Би бол яг тэгээд би сонголтоо ягаад пирс би бол пирс төрөхсөн аахгүй. Тэгээд ягаад пирс өгсөн бэ гингүүд энэ дуу хэд дээрэс нь цэцэг рэпер гэх тэнгүүд за окей за яалчгүй Донжор болж таарчлаа гингүүд би пирс гэдэг залууг мэдхгүй. Тэгээд энэ залууд яг боломж өгөхийг хүссэндээ би бол шууд пирс дээр өгсөн. Яа тэгэхээр би бол чамд амар итгэж байгаа. Кинчана. Битэр би нэг нилээ иртнээс мэднэ. Окей. Гоё. За тийм байна. Тэгээ бүгдд нь маш их баярлалаа. Уучлаарай асуулт байна. Донжорын жинхэнэ нэр хэм бэ? Бас яагаад яг энэ одоо шоунд бас орохоор шийдсэн бэ? Энэ талаараа маш сонирхолтой байна. Би нэг үндэсний телевизээс өмнө нь яг залуучуудад зориулсан тэмцээн юу нь явж ирсэн нэг бас санахгүй байна. Тэгээд зөвхөн л өөрийгөө шин талаас өөрийгөө гаргаж үзүүлэе гэж бодлоо. Яг хоо сонирхолтой байсан бах гэж бодож байна. Тэгээд энд бас ингэ зогсож байгаа бас нэмэндээ маш их баярлалаа. Тэгээд бас бид гоё дууллаа гэж бодож байна. Тэгээд нэр төрийн хэрэг байна. Бүгдэд маш их баярлалаа. Маш их баярлалаа. За бас Valied Musician шоу нэвтрүүлгийн маань зорин ирж оролцож шүүгчдийн маань үзэгчдийн манаас гайхшруулсанд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье танд. Маш их баярлалаа. Урлаг Монгол төвчөнд төлөө. Донжор Пирстэй баяр үргээд шоугаа үргэлжлүүлцгээе. Пирс баяр үргээ пирс. Дуу зохиогчдыг бол шүтэх хэрэгтэй гэж би боддгоо. Дуу зохиогч хүмүүс бол амар чухал. За маш их баярлалаа. Одоо дараагийн оролцогч маань бэлэн болсон байна. Шүүх хүндхэн ажил амжилт хүсье. За баярлалаа. Valied Musician шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо та бүхний өмнө шүүгч рэпер Цэцэ өөрийн хамтрагчдтайгаа хамт ямар дуу дуулах вэ? За миний сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд манай салбарын өгөлдөг Ариана гэж охин байгаа. Тэгээд бас дээрээс нас дуулт юм шиг байна лээ. Тэгээ Cutie Pie бол бас нөгөө биднээсийг сонсож явахд бол маш өрсөлдөөнтэй хүмүүсийн нэг байсан. Хоёулаа л байж үл зүгээр хоёр оролцогч л таарсан да надаа. За сайн байцгаана уу? Хариу. Байна уу? Манай хоёр байна уу? Арина байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Cutie Pie байна уу? Хай байна. Хай. За барамтал Cutie Pie зүүн талд Арина. За өнөөдөр гуруулаа бэлтгэлээ хийнэ. Окей. Тэгээд дууны сонголтын хувьд би BX Qsa хамтран дуулсан Qsa ахын дуу тэр сонсох дуртай гэдэг дууг сонгосон байгаа. Би бас энэ перформанст нь орох ёстой. Тэгээд би нэг жоохон хэсэг үглэн. Аринаг бол үгэлдгийг би мэднэ. Тийм болохоор нэлээд их үглэх юм чамд өгсөн байгаа. Тэгээд Cutie Pie гоё дуулдгийг мэднэ. Тийм болохоор нэлээд дуулалтуудыг өгсөн байгаа. Дууны сонголтын талаар бол Монгол дуу сонгосон. Тэгээд ер нь тэгээд бас нөгөө үзэж байгаа үзэгчд бас ойрхон байх. Тэгээд би бас дээрээс нь дуулж чадахгүй. Тэгэхээр би бас дундуур нь өглөх хэрэгтэй болсон. Тэгээд бас англиар яг хоо англи хэлтэй мөрчлөөсөө тэгээд англиар өглөхэд бол надад бас тухгүй байдаг. Аринаг бас өглүүлэх хэрэгтэй. Тэгээд яг дууг нь сонсох юм бол нөгөө нэгдүгээр шатн дээр амар хурдан өгүүлж ийсэн. Тэгмэд манай хэд бас их гайхажсэн болохоор энэ дуу маань яг гүйс ах айгу хурдан өгүүлдэг. Тэгээд дээрээс нь дуулалт BX-ийн дуулалт ихтэй. Тэгээд ер нь ингээд их сонирхолтой хүмүүсийг уйдахгүй байх тийм дуу гэж бодож сонгосон. Cutie Pie-та зориулаад одоо коуч инх сайхан ахыгаа одоо гуйж авчирч. Тэгээд Cutie Pie-та зөвлөгөө өгөхөөр ирсэн байгаа. Тэгээд ирсэнд маш их баярлалаа. Тэгээд манай хоёртой мэдлэнөө. Сайн байцгаана охтуудаа. Сайн байна уу? Гайхамшигтай оролцогч нар бас манай энэ шоуны өнгө зүс өнгө төрхийг маш гоёор тодорхойлсон, маш чадварлаг
хоёр оролцогч хоёулаа цэцээ дээр яагаад орсныг би одоо ч гайхаад олдгүй юм. Нэвтрүүлгийн багийн продюсеруудад бас хөндлөнгийн аудитын шалгалт хийж энэ хоёр чадварлаг оролцогч манай хамгийн чадварлаг шүүгчдэр яагаад ийм гурван чадварлаг нэгдсэнийг би үнэхээр гайхаад болохгүй. Тэгээд энэ сонгосон дуу цэцэгийн сонгосон дуу бас үнэхээр бас гоё дуу, сайн дуу, гоё дуу. Тэгээд цэцээ шүүгч маань бас өөрийнхөө нөгөө дуунуудыг одоо илүү үзэж яалгүйгээр, тавилгүйгээр та хоёрын бас гүйцэтгэл чадварыг шалгасан, челленж одоо шаардсан. Тэгээ бас өөрөөсөө бас чадвар шаардсан юм гоё бүтээлч сонголт хийсэн нь бол надад үнэхээр их таалагдсан. Манай нөгөө QT-Pied дуун жоохон Хоолландд Багдад байна гэдэг байгаа тий. Тэгээд бас хүсэлтийн дагуу аяыг нэг хагас тооноор дэвшлүүлсэн. Арина би зөвлөж чадаад байгаа тий. Тэгж ингээд QT-Pied болохоор би мэргэжлийн дуучин биш болохоор бас нөгөө зөвлөж чадахгүй байгаа. Тийм болохоор бас нөгөө коуч нэг сайхнаасаа бас тусламж авч байгаа. Тэр одоо 18 настай улбар шаргал үстэй. Манай хоёр бол ер нь надад бол маш дуршлагтай л санагдсан шүү дээ. Ер нь нэх юу надаар нэх юм заалгаад байхгүй. Тэгэл хоёулаа шууд яг юу хийж байгаагаа мэдж байгаа. Би бол өшөөний цаанаас бол тэгжил бас хүүхдүүд бол биш байх шүү билээ. Хүүхдүүд бол биш. Тэгээд яг юу хийж байгаагаа мэдээл за би ингэх юм гэдэг шууд мэдчихлээ. Гэсэн ч гэсэн гоочрохгүй гэл тэр дүү намайг дод хин нэг дөрөөр чирэхгүй хийзээд өрхөөрөө билээ. Би ч гэсэн хэлсэн л дээ. Тэгээд яг нэг нь дуулалтай, нэг нь үйлдэлтэй. Тэгээд энэ 2-5-2-ын зэвсэг. Тэгэл хоёр өрсөлдөгч. Тийм болохоор тэгээд чадах бүхний харуулаарай л гэж хэлсэн. Дуулж байгаа дуулалтын өнгөнд яг энэ дууныг тийм шахтар дордсон юм бол байхгүй шүү дээ. Чи бүр жоохон импровизацаар дээшлүүлсэн. Тийм байна. Харин чи бүр аягүй сайн ажилласан байна. Камертон дуулан нэг тон шүтэн наман тас удаан хөгжим гоёрах дуртай хамгийн гоё хос хонгийн дөр дурдуулж хайрлуулж уйраадан айрона дурдуул уян додан дудаач өл түүний арасэл нүдмэс чиний гүнгийг авчаадаа 18 настай улбар шаргал үстэй анхны хайраа алсан найзаалунд хаяад явсан мартаж чадаагүй хөгжмөө унтраалгүй бүгдийг сонсож бүр шүтэж дуулан өдөр шөөнгүй бодон завсар зайгүй хагас бүтэн сайнгүй толиос нүглөө хаарсан үлсэн охин байсан хайртай байж тэр залуу тухаангүй хагцаадаг болов түүний харагдаагүй хамаг зүрх сэтгэлэн залуугаар хоглуулж хай-фаяс хайрын дуудаа сэдэ цуглуулж Чүрүүгээ шуургуулж дуу болгоныг цугдуулж гэртээ өдөржин сууж уулаа бина шинжүүн Камертон дууд нэг тон шүтэн намайг тастуудаа хөгжим гоёрох дуртай хамгийн гоё нас сонгийн дөр дурдуулж хайрлуулж уйраадан хайрона Доян додан додаач түүний арасэл нүд бас чиний гүнгийг авчаадаа Мусихиндээ биндэн дуралдаа хүсэл тэднийг сонгож явах түүгээр хорвоогүй нэгтэй тэгээд бүхнээсүүд нь хитэ амьдралд юу юм болоо хинээс асуухан би мэдээгүй бага хэрнээ байхгүй ч юм шиг эцэс төгсгөлгүй сонсон битээ сэтгэл юм оо амин хангорсаа харуслин аяа зүний тэгэн бас чимэн анхны хайртай хадаг болсон дуу
бодон тэр орон дээрээ суугаад бүгдийг хэрэгжүүлэн бодон тэр аяа миний 18-аас дахиад ирэхгүй зүрх шаардлагатай юу дадас холон гадагтаа сүлжигүүдээ цогонд ирч сар болон хоны чамд баяртай гэж чадахгүй заяатан даси зовсон өнгө шанлыг арихид ойлгоо залат болсон сэтгэлээрээ нэг дубай болгоо бахад эзэж ирэхгүй чамны хайр мэн минг төрсөн миний зүрхний гэггодыг мэн хондог дашны амтыг хурамч ажиллаж маашти өөжөө тайван сэтгэлийг чамаас олж амраа гихтэн маашгүй хитэж маашгүй маргааш шингэлээ өдөрч маашгүй чамаас Хуруусан хамтрал түлхэх гэж үстэй. Намрын хонгор сайлмын намайг түлхэлээд гуй сайлмын гуй түүн тэр минь нэлээж. Саананда чи намайг саананда самнарыг удуулж тэрэ чи намайг саананда. Яг би чамайг хайрлаа ясан дурдлын хонхор дусалан гэх намайг бай сандаа гэсэн минь бай дуурлал мэн жаргаж үзэг үзүүл юм а. Зүрх сэтгэл төрөж хатаж чадах гал юм а. Хил чирэг үзавлах хэцүү хийсэн нүглийг их латуу сайбал маш тарай. Завх цагтаа санаарай цаагүй. Надад зэвс хагдан цаашдын амьдрал яхан мэдийг ихгүй. Гисэн гоочихгүй гэрэл тэр намайг дууд нэг нэг дөрөж хэрэггүй хэцүү дөрөхөөр бэлэн. Камертон дуулан никитон шүтнэн тастуда хөгжим ноёрох дуртай хамгийн гоён хос хонгийн дэд дурдуулж хайрнууд жуйратан эрона дуудуул уян дуудан дуудаач хөл түүний арасыл нүдмэс чиний гонгийг авч чадна хөгжим ноёрох дуртай хамгийн гоён хос хонгийн дэд дурдуулж хайрлаж жуйратан эрона дуудуул уян дуудан дуудаач хөл түүний арасыл нүдмэс чиний гонгийг авч чадна хомбар мэн Yo, Cutie Pie, Arena, and Cicé. That's right. Тэр сонсох дуртай 2025. Юу 2025. Яа. Багт баярыг хүргье. Наа чи баг ингэ клип юм шүү. Харин тий. За айгүй мөчтэй. Шүүгээд би хөтөлчихв. Тэгээл та. Тэгвэл гоё л байна надлаа. Тэр чинь бүр хэцүү юм байлээ. Тэгэхээр дууны сонголтын талаар эхлээд ярилцъя. За дууны сонголтын талаар бол одоо арчилсан нэвтрүүлэг болохоор одоо манай Cutie Pie маань маш сайхан дуулдаг. Арена маань бол шатан дээр үгэлж ийсэн. Тийм болохоор тэгээд өглөөгийг оруулаад сайхан дууг нь оруулаад тэгээд би бас ямар дуулж чадахгүй шүүрх ятсан. Тэгээд бас өөрөө дундуур бас нэг 8 мөр өглөө гэж. За шүүртэн сэтгэлийг сонсоход бэлэн. Тийм тэгээд бас нөгөө баярлсан сэтгэлээ хэлмээр байна. Би тэгээд өөрөө мэрэгжлийн дуучин биш болохоор энэ хоёр маань бас нөгөө дуулалтын хэсэг дээр нь инх сайхан шүүгчээсээ тусалцаа авсан байгаа. Тэгээд маш их баярлсан шүү. Тэгээд за тэгвэл инх сайхан шүүгчээс сэтгэлийн сонсъё. Эдний багийн бэлтгэл дээр очиход энэ эдний баг бол чанга баг. Үнэхээр манай бас нэвтрүүлгийн 2 супер оролцогч. Манай супер шүүгчтэй 3 супер хүн нэг баг болцсон бас. Тийм тэгээд бэлтгэлийн талаар бас ярихад бол би яг тэрийг мэдсэн бохгүй. Манай хоёр бол зүгээр баг би хэрэг байхгүй. Хоорондоо яриад ингээл шууд ингээл ячдаг. Тэгээ манай инх сайхан маань орж ирж зөвлөгөө өгсөн. Тэгээд үнэхээр туршлагатай амар сайн тийм хүчтэй оролцогчд гэдгийг бол би шууд л мэдэрсэн. Одоо тэгээ харамсалтай нь яг нэг нь аялаа өргөжлүүлээд нэг нь хөлөг онгосноос буух гэж байгаа тий. Харамсалтай одоо хоёр хүүхдийнхээ хэнийг нэх вэ гэдэг шиг тэгээд азар би явуулахгүй. За тэгээд хоёр оролцогчтой баярлалаа. Гоё үзүүлбэр та хоёр яг бэлтгэл дээр бэлтжижснасаа бүр энэ өнөөдрийн нэвтрүүлгэн дээр бол шууд бүр үнэхээр илүү дуулж чадлаа. Ямар гоё уран яруу яасан ч одоо мундаг эмбтэй энэ ч одоо яагаад ийм сайн дуулаас орчтой байна ч одоо нэрэж харин тийм үнэхээр гоё байна. Cutie Pie-аараа бахархж байна. Pop хэсгүүд дахилтын дуулалт гэдэг гоё байна. BX-ийн дуулсан хувилбараас өөр бас эмэгтэй ийм гоё хувилбараас байж болох юм байна гэдгийг бидэрт бүгдэнд нь санууллаа, санал болгож чадлаа. Арианагийн хувьд бас Quizza-гийн энэ
сүүлийн бадаг дээрхийн хурдан 16-т нот, бараг 32-т нот ийм хурдан эсгүүд ингээд эсвэл зарим нь 16-ийн трипл идэргээд маш хүнд элементүүд. Энэ бол одоо бид нар нөгөө рэпруудыг ингээд зүгээр л үглээд байдаг гэж хүмүүс бол үглэнэ гэж яриад байдаг рэпрууд. Би бол рэпруудыг бол хизээч үгэлдэг гэж ярихгүй. Энэ бол дуулдаг. Үгээр химнэл нэрж байгаа, үгээр химнэл цогж байгаа, үгээрээ цохилдог гэж бидэрт маш том дуу хоолойгоо хүргэж байгаа энэ бас нэг урсгал. Квизагийн өдрөөр биш, цэцэгийн өдрөөр сонсох боломж олгосон. Цэцэдээ бас баяр хүргэе. Гоё бүтээл чандсанд баяр хүргэе. Баярлалаа. За надаа би бас өөрөө энэ дуу амар дуртай. Гэхдээ эмхтэй хөлбөр ялангуяа юм залуухан, халуухан те хоёр эмхтэй ингээд хослоод өвөөтэй аваатай ингэж дуулж байгаа надад бүр амар кул санагдлаа. Тэгээд одоо тэг хинийн гэхвтэй те заахаа те айгүй хэцүү л байна. Тэгэхээр баяр хүргэе. Рэп хэсэгтээ бол тэгж хурдан одоо баг хитэн тагтж өглөвтэй. Айгүй гоё санагдлаа ирч хүчтэй. Тэгээд нэг тийм 3 толгойтой луу шиг санагдчихээн. Бас гоё биш. Жижиг луу байх уу? Одоохон луу жоохон жижигхэн. Хоёр захын луу. Тэгээд маш их таалагдлаа. Тэгээ баяр хүргэе. Надаа айгүй гоё юм клип үзэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Охтууд нь бүр өстой супер хот те. Тэгээд Cutie Pie өмнөх нөгөө шатнууд дээр өөрийгөө яг ингээд мэрэгжлийн хувьд, дуучны хувьд айгүй сайн харуулсан. Өнөөдөр бол стил яг өөрийнхөө тийм гоё характерыг айгүй гоё гаргаж, ялангуяа доод өнгнүүдээ ингэж гоё суурьтай авч байгаа нь бол бас айгүй гоё сонсогдож байна. Яг доод өнгө нь гоё үз. Урднаас харагдаагүй гоё чанарууд нь одоо яг айгүй гоё гарч ирж байна. Тэр нь гоёлаа. Сүүдрийг харахад бол хоёр үсгэлнээ бүсгүй ах шиг байна. Цэцээ ингээд дуу гарах хэрэгтэй юм шүү. За ямар ч гэсэн амар дуртай хүүхднээсэндээ яг сонсч өссөн доонуудын нэг байна. Тэгээд энэ хувилбар бол бүр үнэхээр хот байна. Бүр амар гоё юм. Хоёр охин маань ч хот байна. Цэцээ бас хот. Яах вэ гээ. Яаж энэ голынх нь илүү үл байна да. Амар гоё ингээд тэр чигт нарахад яг клип шиг ер нь ингээд дахиад яг ингэж бас үзмээр санагдахаар replay. Тэгээд Cutie Pie яг бас тэр дахилтны дуулалтуудыг өөрийн юмшүүлээд дуулж байгаа нь бүр үнэхээр гоё юм байна. Арианагийн дуулахыг сонсох бас үнэхээр сая шок байлаа. Өмнөх шатнууд дээр бол яг ингээд чүт чи амсуулаад тэгээд орхисон штэ ерөөхдөө өгөлдөм байх гэж бодсон байсан. Тэгсэн чинь сая бол тэр нэг чимэн гэдэг хэсэг дээр бид хоёрын бүр пүүх гэд. Тэгээ ер нь хийхэд бас сонгоход бас айгүй хэцүү л байна шүү гэж. Хоёр эмэгтэй юм характер амар зөгтөж байгаа юм шиг санагдаж байгаа зин. Миний хувьд бол өстой гоё номер байлаа. Тэгээд ойр сонсоогүй тэгээд угсаа монголчуудын бүгдээрээ баг мэддэг шахууд доо тэгээд бигс хатаг сонсож гоё болчлаа. Одоо хэцүү шийдвэр гаргах нь дээ бид нар бол. За шүүгчд саналаа өгөхөд бэлнэ үү? За бид бэлэн болсон байна. Оо бэлэн үү. Гарч ирдэггүй. Ариун шүүгч та хурууны хээгрээ бүртгүүлсэн юм. Ирцээ. Өөрөө шүүлгээд байгаа юм шиг. Тийм бас. Амар сандарчаад. 3 2 1 За, Ариана 1 2 3 4 санал авсан байна. Cutie Pie 2 санал авсан байна. Баяр хүргэе Ариана. За, хэцүү байгаа зү. Хэцүү байх. Одоо Ариана маань аяллаа үргэлжлүүлэхээр боллоо. Cutie Pie-га тайзнаарж байна. Хаанаас гарч ирэх. Cutie Pie. Амар юу бис нууц амар юу. Воо. За, сайн байна уу? Угаасаа дууч охин биш тий. Энд дэрж. Сайн байна уу? Мөн байна. Тэ нэг баяр цэнгэлтэй дуу. Тий мөн. Чики мөн тий. Яа. Тий. Би яг мэдээд байгаа аль хэдийн дуучин байгаа байхгүй харин тий. Би чинь нэг юу гэж чинь ярилцлагыг чинь сонсч ирсэн шүү дээ. Монгол юу Хүүхдингэр радиод эзтэй дуулж тийм байна. Тэгсэн баха. Би цэргийн байгууллага дуучин байдаг. Мэргэжлийн дуучин юм байна. Тий, одоо ч дуучин биз дээ, тий. Гэтэ уул нь бол дөөрийн дуучин. Тийм шүү дээ. Тэгэж үү. За. Өргөд яг гим ийм шиг санагдав. Тэгтээ алдахгүй юм байна өө, тий. Угаасаа л дуучин болцсон л хүн шүү дээ манай.
Тий. Амар гоё дуучтай. Би нэг түрүүчийнх дээр юу дуулсан? Never Enough дуулсан тий. Би бол дандаа л ингэжсэн. За өөрийгөө танилцуулъя Күчбай. Намаа Ану гэдэг. Тэгээ дуучин мэрэгчлээ. Тэгээ одоо мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Тэгээ давхараас карьераа босгох голоос бор зүрхээрэл явж байгаа. Тэгээ энэ шоуны босцсон юм шүү. Юу босгохгүй тий. Дууг мэднэстэй тэр сүулт амар юу яагаад баяр. Монголын арт түмэн мэдэн шүү дээ. Бүр үзэл амар унш тий. Баярлаа. Тэгээд дуулалттай дуу дуулах нь дуртай. Тэгээ тэрийг тэмцээнд өөрийгөө сориод царай харагдахгүй гэдэг надад амар гоё санагцаахгүй. Тэгээд өөрийгөө яг шударгаар сорж үзхийг бодсон. Тэгэхгүй болгүй ингээд нэг ажлаа хийгээд удаан ингээд байгаад нэг комфорт зонд живчдээ шүү дээ тий. Тэгээ өөрийгөө сорхийг хүссэн. Тэгэл тэмцээндээ шат толгон дээр амар их сандраад байсан мөр сандрал үнэхээр их байсан. Тэгээд сайхан шоу байлаа. Тий. Ялчгүй нэг нь одоо хасагдаг тавилын юм да. Гэтэ хажуугаа харамсалтай байна. Үгүй яг хоёр айгүй гоё хүнийг дор орч надад тэр нь харамсалтай байна. Тэ суулж байгаа учраас яг тэр юм хэцүү байлаа. Яг суглаа тэгж таарсан харамсалтай байгаа байхгүй юу? Бэлтгэл хийж байхад Ану мэрэгжлийн сургууль төгссөн дуучин гэдэг. Тийм баха гэдэг. Үнэхээр яг нөгөө маш сайн. Гэтэ өөрийгөө айгүй сайн эвцэн байгаа байхгүй юу? Тэ хүмүүс тэгдэж штэ. Мэрэгжлийн дуучин гэхээр нэг дуулах ч гэсэн нөө спортод төрөл өгдөг шиг энэ чинь попт би яг дур сонирхлоороо өөрийгөө л ингэж явж байгаа. Зингүү дөөрийн дуучин гэхээр л чи дуучин юм чинь яг тийм юм бас байгаад идэг. Яг үнэ яг. Айгүй. Яг үнэ. Өөрийгөө амар гоё эвдэд сарж орж исэн супер. Дууны хувьд бол яг шин дуу сонсож байгаа юм шиг мэдрэмж бол яг бид нарт сая өглөө штэ тийм ээ. Өмнө нь яг энэ дуу байсан. Гэхдээ бид бүгдөө мэдж байгаа мөртлөө яг цоо шин дуу шиг мэдрэмж төрүүлсэн. Тэгэхээр бас яг үнэхээр гоё сорилт болж гоё аялал болж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. Солонгосоо шүүрсэнгүү те. Өөрөө солонгос явна шүү дээ. Юу гэсэн юм чи одоо тийм. Тэгээд би бас нөгөө айгүй сандраад юу яжсэн чинь айгүй тайвширчлаа. Мэргэжлийн дуучин байна. Гэхдээ би хүртэл таниад ингээ яаж нэг чинь карьераа босгох гээд биш карьер налидий эхэлсэн. Тэгээд өөрийгөө сорж байгаа. Тэгээд цаашаа бол алцахгүй тий. Угаасаа болцсон юм байна өө. Гой. Аренадаа амжилтсэ. Баярлаа. Адхан болчих дээр ярьж байгаа юм байна. Маш баярлаа. Күлбай. За тайвширцсан аа. Эвгүй байт юм нэрээ. Veiled Musician шоу нэвтрүүлэгт 100 гаруй оролцогчид бүртгүүлсэн. Тэдгээрээс 34 оролцогчийг сонгон авч дуу хураа хүргэн за үүний дараагаар шүүгчид маань нилээн маргаантай мэтгэлцэж, санал зөрөлдөж, санал нийлж 14 шилдэг оролцогчийг хагас финалд шалгаруулan авсан. За эдгээр 14 оролцогчийг маань шүүгчид маань суглаагаар 2-2-ыг суулан хамтдаа дуудуулж нэгийг нь хасаж, нэгийг нь авчулдаж шоу маань 7 оролцогчтойгоор үргэлжилж байна. Харин маргааш бид шилдгийн шилдэг Монгол улсаа төлөөлөн бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн шилдэг дуу хоолой шалгаруулалтанд 3 оролцогчоо сонгон өдөн өгөх болно. Маргааш уулзцгаая. Үзэгч та бүхэн бид нартай хамт байгаарай. Та бүхний дэмжиж байгаа оролцогч алс хоолын Солонгос орныг зорин Азийн шилдэг дуу хоолой болох болтугай. Veiled Musician Монгол. Азад өрсөлдөг шилдэг Монгол 3 дуучин тодром. Шүүгчээр Цэцэ, Гамболор, Эвсайхан, Энэмэ, Дойд, Ариун жаргал, Темпо. Зочин шүүгчээр хүчирхэг хаалгаараа дэлхийд танигдсан Солонгосын алдарт дуучин Эли. 10 дугаар сарын 12-нд Монголын үндэсний олон нийтийн телевизээр 18 цаг 25 минутаас хүлээн авч үзээрэй.